За 3 дугаарх нь Месаягийн бий болгох агуу хаанчлалын талаар Исая бол ихээхэн иш үзүүлсэн. Илчил ном бол энэ одоо Месаягийн байгуулах газар дээрх 1000 жилийн хаанчлал бол одоо ямар байх вэ гэдэг тэр хугацааг нь бол тавьсан. 1000 жил гэдэг хугацааг. Исая бол ийм хаанчлал ирэх болно гэдэг зүйлийг хаанчлал нь ямар дүү төрхтэй байх вэ гэдэг зүйлийг бол хэлсэн. За хальтныг мэдхэд одоо Есүс Иерусалимд илжиг унаж орж ирэх үед хүмүүс хосаана гэдэг ингээд хашгирдаг ч хүмүүс хосаана гэдэг ингээд дуудулдаг. За хосаана гэдэг нь ерөнхийдөө биднийг авраач, биднийг чөлөөлөж гэсэн юм утгатай үг байгаа. Тэгээ тухайн үед Израильчууд Месаяг бол хүлээж ирсэн. Тэгээ Ромын дарлаас биднийг чөлөөлөг улс төрийн одоо чөлөөлөгч, энэ улс орныг аврагч Месая гэж бол хэлсэн. Тэгээ Есүсийг нэг талаар ард иргэд бол дотроо Юудын хаан гэж бодвол ярьж түүний хаан болохыг оролдож ирсэн гэдэг тухайгаас гардаг. За Есүсийг яг илжиг унаад орж ирэх үед нь Захария номын 9:9-дөр өгүүлсэн иш үзүүлэлтийг нүдэн дээр нь биелж байгааг бол тэд хардаг. За энэ дээр Захария 9:9 дээр Сион охиноо үлэмжихээр баярлагдтун, Иерусалим охиноо ялтын ухаа хатаагтун, үзэгтэн хаан чин чам руу очиж байна. Тэр бол зөвхт ялагдшгүй даруухнаар илжиг унжээ. Илжигний төл болох дудран унжээ гэж яг нэг Есүс нөгөө илжигний одоо төл болох одоо дудран унж Иерусалимд орж ирснийг бол тэд хараад бүр ялангуяа тэр Есүс нөгөө Иерусалимийн зүүн хаалгаар буюу Арслангийн хаалгаар орж ирэх үед яг одоо бидний хүсэн хүлээжсэн Месая ирлээ гэдэг бол үнэнхээр одоо догдлон одоо Есүс бол хүлээж авдаг. За энэ олив мод дуулын эсрэг талд байдаг энэ Иерусалимийн хаалга байгаа. Тэр хаалган дээр би бас очиж исэн. За энэ одоо хаалгаар орж ирсэн тухай орж ирэх тухай Изекиэл номын 44 дөрвөлгийн 1-3 дугаар ийм ишсэл дээр ийм иш үзүүлэлт байдаг. Дараа нь тэр намайг зүүн тийш харсан ариун газрын гадна талын дааман хаалган дээр буцааж авчирсан бөгөөд тэр нь хаалттай байв. Эзэн надад айлдахдаа энэ дааман хаалга хаалттай байх ёстой. Энэ нь нэгдэж болохгүй, хэн ч үгээр орох ёсгүй. Учир нь Израилийн бурхан эзэн үгээр орсон. Тиймээс энэ нь хаалттай байх ёстой. Ноёны хувьд тэр эзний өмнө талах идэхийн тулд ноён шиг тэнд суух ёстой. Тэр нь дааман хаалганы үүдний танхимаар орон бас түүгээр гарч явах ёстой гэсэн. Өөрөөр хэлбэл Есүс Месая учраас одоо илжигний додруу энэ зүүн хаалгаар одоо Арслангийн хаалгаар орно гэдэг энэ зүйлийг бол Есүс яг одоо тэр нүдэн дээр бол үлдэхэд Израильчууд бол өстой үнэхээр догдож хосаана гэж орж тэр хувцмуцаа тэр газар дээр нь тавьж тийм ээ одоо улаан хивсний баяр гэдэг шиг улаан хивсэн дээр ухтна гэдэг шиг өөрсдөө хувцаар тийм ээ хивс удаж ингэж ухтаж явсан байдаг. Гэтэл энэ Месая гэгдэж байсан Есүс Израилийн одоо Израилийг одоо захирч ирсэн Ромын дарлаас чөлөөлөх биш, харин Иерусалимд орж ирээд тэр сүмийн одоо мөнгө одоо өргөлийн мал зардаг зах дээр очиж сүмийг бол цэвэрсэн байдаг. Тэдний бодлоор болохоор Есүс одоо орж ирээд шууд одоо Ромын цэргийн хуарган руу шууд дайраад л одоо цэргийн эргэлт, улс төрийн эргэлт хийгээд Израилийг аварчна гэж бол тэд бол бодсон. Тэгээд тэр зүйл болоогүй Есүс бүр эсэргээрээ сүмийг цэвэрлэх ажил хийсэн учраас еврейчүүд бол маш урмуурсан. Энэ бол Месая биш юм байна. Энэ бол хуурамч Месая юм байна гэж одоо түүнийг үзэн ядаад түүнийг угтаж явж ирсэн дэр хүмүүс маань хэдхэн хоногийн дараа түүнийг бол цовдлж алсан байдаг. Ерөөсөө гол шалтгаан бол энэ бол хуурамч Месая биднийг мэхэлжсэн байна. Үхэл таарна гэдэг одоо энэ зүйлийг хийсэн. Үнэхээр одоо еврейчүүд бол Месая 2 удаа ирнэ. Эхлээд тэр хүүхэд болж ирээд загалмаа дээр тийм ээ одоо алгасал баярын хурах шиг цовдлогдоод түүний цусаар түүний үхэл байнлалаар хүмүүний нүгэл уучлагдаж түүнд итгэсэн бүхэн аврагдах ёстой гэдэг тэр бурхан руу очих замыг зааж өгөх ёстой гэдэг зүйлийг еврейчүүд ойлгоогүй. Еврейчүүдийн хувьд бол нөгөө Давид хааны үед байсан тэр асар хүчрэхэг эзэнт гүр нэг л байгуулна гэсэн ийм л ойлголттой байсан. Тэгтэл Есүс бол тэдний хүссэн улс төрийн аврагч байгаагүй. Харин Есүс хоёр дахь удаага ирэхдээ 1000 жилийн хаанчлал газар дээр байгуулах болно гэдэг зүйлийг бол Библиэлд иш үзүүлсэн. Тэгээд еврейчүүдийн хувьд одоо ч Есүс итгэхгүй байгаа гол шалтгаан бол
Месиа бол нэг л удаа ирнэ, хоёр удаа ирэхгүй гэдэг ийм ойлголттой байсанс болоод тэд бол одоо ч гэсэн Есүсийг хүлээж аваагүй. Гэхдээ Ромын 11-р бүлгийн 25-аас 26-г унших юм бол бүх Израиль аврагдана гэж бол хэлсэн байна. Тэгэхээр Израиль бурхан авралаа өгнө. Тэгээ Месиа газар дээр хаанчлаа байгуулахад Израиль Месиаийг хараад гимшиж, уйлж одоо тэр мянган жилийн хаанч дотор багтах юм аа гэдэг зүйлийг бас харж болно.